цаасан дээр хууль тавьчихаар за энийг энэ гэрээнийхэн уншин үзгээл зугатаагаад идэг. Гэтэ яг үндэ физик бол энэ гэрээ энэ хууль биш. Физик юу гэж энэ инженерийн энэ дид үтцийн ертөнцийн хэл ойлголцол соёл энийг хэрэглэж байгаа бүх хүмүүс ойлгох ёстой. Физикийн доторх заалтуудыг хэрэглээд ирэхээр бүгдэнтэй тулдаг. Сангийн яамны төлбөрийн системтэй тулна, ууршлагын төлбөр гээл хизээ төлбөрийн шийдвэрлэх ингээл дээрээс нь энэ зөвшөөрөл барилгын хууль, эрчим хүчний хууль гээл бүр сүүл төсөл хүлээлгэж өгөхөд нөгөө хүлээж авах комиссээр очиж тулна шүү дээ. Физикийн EPC-тэй та нар үзэж байгаа тэр тест on completion, after completion ялгаа нь юу юм? Том төслүүд яаж явах юм гээл. Физикэд би яагаад тэгээд бол энэ олон улсад 100 хэдэн жил маш олон төсөл хэрэгжээд энэ том төслийг хэрэгжүүлэхэд ийм асуудлууд гардаг юм байна. Ингээд дунд нь шийдсэн хамгийн зөв юм байна гэсэн зүгээр туршлага байхгүй. Тэгэхээр энэ физикийн нэрэндээ ч биш. Энэ бол энэ инженерийн ертөнцийн соёл харилцаа ойлголт сэтгэхгүй. Бодит амьдрал дээр яг хэрэглээд зовлонгийн үүрээд нэг заалт болгоны ард 3 сая доллар, 5 сая доллар хүн алдаад ирэхээр яг тэр үед хүн өөрөө ойлгож эхэлдэг байхгүй. Инженерийн дэд үтцүүдэд та мэдчихэл байгаа 40 мегаваттын нэг трансформатор юм уу дэд станц гэдэг хідэн тэр бүмийн үнэтэй байгаа. Хийж байгаа ажлын цар хүрээ энэ мега төслүүд чинь хүрээ тэр ихгүй. Тэгээ тэр бүх харилцаан дээр орох юм чинь зөвхөн гэрээ хууль биш. Энэ бол инженерийн дэд үтцийн харилцааны соёл хэл юм аа. Одоо кабель кар дээр бид Француудтай ажиллаж гин том төслүүдээр ингээ гадныхантай ажилладаг. Ер нь бол физикийн EPC-гээр ажиллаулаад ийм нөхцөлтэйгээ дэлхийн аль ч улсад ямар ч гэрээний мэржил том төсөл дээр ажиллаж байсан үнтэй яхад ойлголцсон. Улаан нам, шор нам, эсвэл цагаан нам бүгд ойлгоно. Тэрний тэр нөхцөл тэр бүгд ойлгоно. Сүүлийн 40 жил дэд үтц томоохон бүтээн байгуулалт хийгээгүй болсон шүү дээ, тийм ээ. Сүүлийн нэг 5 жил анхны станцаа бариад урд нэг 1100 км төмөр зам. Тэгээд оюутлаа урал гэсэн Монгол том уран бүтээн байгуулалт байна дүү. Энийг ингээд сайн ойлгочих юм бол дэлхийн нийтийн хэл шүү. Тэгээд ойлгох юм бол энэ бол дэлхийн бид нар аль ч улстай нэг хэлээр ойлголцох юм том соёл хэрэглээ. Тэгээд энэ бол зөвхөн худалдан авалт гэрээний асуудал шүү. Энэ бүх хуулийн асуудал. Төсөл эхлэгээс ахвал дуусах. Энэ бол төлбөрийн асуудал бас. Тэр энийг ойлгоод ингээд явж бол гол нь ажил маш хурдан явдаг, ойлголцдог. Оюутгууд дээр ихгүй шүү дээ. Оюутгууд дээр ингээд ажиллаж байгаа чинь Африкаас ирнэ, Францаас хүмүүс ирсэн байна, Австралиас ирсэн байна, Канадаас 3 дамжаад ирсэн байна, Хятадууд сууж байна, Монголцууд сууж байна. Тэгээд улаан намаар эсвэл сэлбэрүүгээр ажиллаж байна. Ингээд туршилтаа хийгээд өгчээл нэг л ойлголцдог байхгүй. Тэгэхээр энэ физик гэдэг бол дид үтц инженерингийн дэлхийн нийтийн соёл хэл. Тэр энийг ингээд та хэрэглээд аягүй сайн сурчих юм бол ер нь бол яг дэлхийн хэмжээнд бид нар бүтээн байгуулалтаа хийх боломжтой болж байна гэсэн.